Сүхбаатарын Идэрбат гэж хэмбэ. Төрж өссөн цагаасаа нутагтаа амьдарч ажилласан цөөхөн аймгийн дарга нарын нэг. Түүнд бусад залуусын адил Улаанбаатартаа шингэж тэндээ амьдралаа эхлүүлэх боломж байсан. Гэхдээ Идэрбат нутаг амьтай. Өсөж төрсөн нутгаа үеийн залуусынхаа хамт хөгжүүлнэ гэсэн том амбицтайгаар нийслэлийг орхиж Сүхбаатараас сонгожээ. Идэрбат одоо 46 настай. Их сургууль сурсан 4 жил, академик боловсрол эзэмшсэн 2 жилийг хасаж тооцвол 40 жилд нь тэр Сүхбаатартай л амьдарч байна. Идэрбат цаашдаач нутагтаа буурай сахиж үлднэ гэж ярьдаг. Аргач үгүй үз. Түүний гэр бүл, ах トゥ, хамаатан садан амьдралын бүхэл дурсамж нь Сүхбаатарт бий. Сүүлийн 12 жилийн хугацаанд хүн ам нь хурдцтай өсөж эдийн засгийн 3 дахин дэлж чадсан аймаг бол Сүхбаатар. 2012 онд 55.6 мянган иргэнтэй гэж байсан Сүхбаатар одоо 66 мянган аварж хүн амынхаа тоог 11 мянгаар нэмж чаджээ. Мөн иргэдийн дундаж наслалт 70-аас 75 болж нэмэгдсэн. Амьдрах иргэдийн тоо өсөхийн хэрээр аймгийн эдийн засгийн ч төлсөн юм. 2012 онд 200 тэрбум төгрөгөөр хэмжигддэг байсан Сүхбаатар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 1 их хэмжээнд хүрчээ. Хүүхэд залуус нь ч 21 аймагтаа урлаг спортоор төлөвлөдөг болж сагсан бөмбөгийн багийн спортоор Сүхбаатарын хүүхдүүд Монгол улсаа төлөөж дэлхийн аваргад орж байна. Энэ бүх нийгмийн эерэг үзүүлэлт нь тухайн аймагт хэрэгждэг бодлого шийдвэр доктортой байдгийн тод баримт. Гарман дээрээ морио сольдоггүй адилаар Сүхбаатарчууд өнгөрсөн хугацаанд доктортой сонголт хийснээрээ засаг дарга Идэрбат аймгаа хөгжүүлэх үндсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж чадсан гэжээ. Эндээс харахад их хөгжлийн гараан дээрээ ирсэн Сүхбаатарчууд энэ удаад ч морио солихыг илүүд үзэхгүй л та. Идэрбат улс төрт 25 настайдаа хүл тавьсан. Тэрээр хамгийн анх аймгийнхаа нэгэн төсөвт байгууллагын даргаар томилогдсон. Тэндээ 4 жил ажиллаж, түүнээс хойш агентлагийн дарга, сумын засаг дарга, хотын захирагч, аймгийн засаг дарга болтлоо дасралтгүй төрийн шатыг ахиж явна. Үндсэндээ Идэрбат зарим залуу улс төрч шиг караандуулаагүй. Багаас их болно, балчраас том болно гэдэгчлэн улс төрийн том босхийг багаас нь өксөж эд хийж бүтээх эдэр насандаа тэр ирлээ. Идэрбат 21 жил улс төрийн албан тушаал хашихтаа хууль хяналтын байгууллагад ч дуудагдаж явсан. Мэдээж улс төрийн шударга бус өрсөлдөөнтэй холбоотой тул тэр үнийгээ ч нуудаггүй. Сонгууль бүрийн өмнө өрсөлдөгчөө харлуулах, унгах бохир улс төр өрөндөгт олон нийтж дүжирчээ. Булгын их нь булангартай бол адг нь булангартай адилаар улс төрч ийм бохир байвал нийгэмд гэрэл гихгүй нэг гараанаас шударгаар өрсөлдөж сурыг. Улс төр цэвэр эрүүл өрсөлдөөний талбар ингэж Идэрбат тодорхойлсон удаатай. Тиймдээч улс төрд Идэрбатыг ардчлалын хатуу самар гэж үздэг. Сүхбаатар аймгийн сурагчид математикийн хичээлээрээ сүүлийн 2 жил Монгол улстай толгой зохиож байна. Мөн эсэлтийн ерөнхий шалгалтын нийт оноогоор Сүхбаатар аймаг 21 аймгаа манлайлжээ. Сүүлийн 12 жил Сүхбаатар аймгийн боловсролын үзүүлэлт тогтмол ингэж нэмэгдэх болсон нь боловсролын салбараа доктортой дэмжих бодлоготой байсны илрэл. Аймгийн удирдлага нь хүүхдүүдийнхээ сургалтын амжилтыг ахиулах, тэдэнд чанартай боловсрол олгохын тулд сайн багш ажилуулах, тэднийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн. Сүүлийн 4 жилд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ч зөвхөн боловсролд зориулсан байна. Ингэхдээ сумдынхаа хүүхдүүдийг ч орхиогүй. Хөдөөний төгс хангийн сурагчдыг аймгийн төвдөө авчирч, нэмэлт сургалтад хамруулж, шалгалтанд бэлдүүлдэг болжээ. Үр дүнд нь 2023 онд Сүхбаатар аймгийн сурагчид эсэлтийн ерөнхий шалгалтын нийт дүнгээрээ 1-р бичигдэж байсан юм. Боловсрол шинжилгээ ухааны яамч ийм амжилтыг үнэлж, Идэрбатыг боловсролоо дэмжигч засаг дарга гэж тодорхойлжээ. Сүүлийн 4 жилд Сүхбаатар аймаг 4 их найт төгрөгийг бүтээн байгуулалтанд зориулжээ. Энэ санхүүжилт зөвхөн төсвих. Үүнээс гадна олон улсын төсөл, зээл, тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжиж бүтээн байгуулалтыг хийж байна. Сургууль цэцэрлэг барих засварлахад буюу боловсролын салбарт нийтдээ 1 их найт төгрөгийг зарцуулсан. Спорт, соёл урлагаач орхиогүй нийт 8.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Ингэхдээ 700 хүний суудалтай спорт зохицолбор, 2000 хүний суудалтай 400 метрийн урттай, 5 игнэ гүйлтийн зам, хөл бөмбөгийн талбай, 500 машины зогсоол бүхий цэнгэлдэх хүрээлэнг баруун хотынхоо төвд барьж ашиглалтанд оруулжээ. Гулааны цахилгаан станцтай цөөхөн аймгийн нэгэн Сүхбаатар
Хүн ам нүсгийн хэрээр станцын ачаалал нэмэгддэг тул станцаа өргөдөх ажил баруун уртад үргэлжилж байлаа. Мөн аймгийн төв доторх засмал замаа 20 км-ээр өргөтгөж сумдтайгаа холбогдох тойрог замын бүслэг хэрэгжүүлсэнгээд тоочвол Сүхбаатар дөрвийн бүтээн байгуулалтын ажил их байна.